Дээр бол ер нь нэг тиймэрхүү голоор нэг хорлонтой явдаг бачканууд дургүй юм байна да. Доор бол дандаа Strength-ийн баатрууд Dotland тэрийг нөхрийг их тооцвас. За, Juggernaut аваатглаа, Marcy авчлаа. За. Юу хийх гэдэг вэ? Юу ард үмэ? Сонсогддог байгаад да одоо дараа. Би ч одоо шууд стрим OBS-ээр хийчихье гэж бодсон чи бас нэг ганц хоёр төгрөгөө дутуу юм байна. Яалтчгүй одоо иймэрхүү лиг ажиллахын тулд заавал нэг юу л хэрэгтэй юм бэ? Нэг Windows PC хэрэгтэй болох юм л дээ залбирч. За бас нэг юм бодхоос залэг. Их удаан бодож ийн. За сүүлийнх нь бодвол тэгээ Батарааны хүн байгаа байлгүй. Хамгийн нөгөө голоор нь явах хамгийн супер мундаг нөхөр нь байгаа байлгүй. Их удаан бодож ийн. Юу юм бодох вэ? Ойлгомжтой. Голоор тэгэл чаддаг Батараа. Яг голын Батар хэлээгүй юу. Тэгэл яг авч байгаа юм да. За доор нь харлаа паки эсрэг юу хэлээ? Тэрнийхэл тэгэл сонгочих шүү дээ чаавас гэж. Тэгэл амархан штэ. Зя 10 seconds remaining. Oh yeah. 5 seconds remaining. Choose your Furion. За энийг сонирн баг боллоо шүү. Very peculiar. За голоор нь хийх бол will go me. За дээч бол парк нь ойлгомжтой. Тоор одоо тэгээ Furion голоор явах юм байна та. Хагас халдсан хар яа газрваны нэр-нэрнүүд нэ ёо Mauslayer гинэ газрваны нэрнүүд одоо ямар айхтар юм бэ? Манайх одоо лиг нийгэмдээ нэр-нэрэн дээр бас тодорхой хэмжээний нэг фильтр тавихгүй болчихсон. Ямар эгүй нэртэй юм бэ? Энд ч одоо тэгээд children friendly content гэж хийж байгаа штэ гэдэг л ч одоо. Furion ямар аимшигтэй. Ochki, Humble Chica, Jade, AMN, Sicario. What's around in Sicario? Gotcha. Jocelyn Ref, Blade Form, Go Nuts. За эхлэж буй болчих. Хоордоо ярддаг байгаа гэхдээ одоо. Өнөх удаад надад стратеги нэг том алдаа гаргаж унсан байдаг байгаа шүү. Ерөнхийдөө эндээс ажиглахад бол ер нь багийн тиймэрхүү skill set-ийн хувьд гэхээс илүү нөгөө стратегийн алдаанууд л ер нь гаргасан нөхцөлд унаадах шиг л. За, which doctor? Хүү яа. Snow White Bazaar. 4 MVPs 20 13-7-тай бас нэлээд high win rate percentage-тай нөхөр байгаа юм байна. За бид нар эндээс эхлүүлье. За энэ нөхөр бол ийшээ хөдөлж чинь ямар санаатай явж чинь юу авсан. За энэ support хийгээд энийг авчихлаа. За энэ ингээд за ийшээгээл заагаад байна да энэ Furion. Furion тэгэл багийн ахлах л болж таарлаа энэ талаас. Энэ талаас одоо хэн болж байна? За амжилт 100-аатай байгаа найзууд. Зөв. Амжилт. За бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан гоё 100-аатай тоглоорой. Тэгээд have fun шүү дээ манайхаа одоо. Тэгээд нэх хүчрэг амбиш заяа ш тэ. Тоглоом гихчээр. Тэгээд одоо чат хятгаараа хоорондоо гоё комбинац гаргаад тэндээсээ кайф аваад тэгэл гоё ш тэ. За энд нэг нүд зооготглоо. Газрваны нэр мэрч одоо. За энд нь ингээд цуглаатглаа. За нөгөө уламжлалт ёсоор энэ хавцаа цуглараад яах гэж байгаа нь тодорхойгүй. Энд нэг манж суун нэг амар юм хийх гэж байгаа юмстай. За эднэр ч одоо бас нэг юм бодоол байна. Нөхөрт бол одоо жадаа оруулаад нэг хүнээ чурагшаа шидэл энэ нэг юм гаргаад энэ нэг юм ингээд сүрс сар гээл энэ нэг нөө буулаад тойруулах нэ. Нөхдүүд бол ерөнхийдөө контест хийвэл хийчихэд эндээсээ нөгөө юм авчийл гэсэн байдалтай. Эндээ алдуул алдчихъя да гэсэн санаатай байгаа юм байна. Газрвана энэ ингээл жижиг. Газрвана энэ ямар гинэн юм болвоо. Улаан цай зүгээр контест хийхээ оронд ингэчихэж байгаа юм да. За яах вэ? Энэ их гинэ алдаа боллоо. За тэгэл одоо байх. За ингээл шууд ихнээсээ л ингээл first blood аваад ингээл
Эндээс харидаа идвэл шууд net worth-оор нь явчих дөө. Fulion бол шууд 1000-тай. Хоо! Алт. За энэ үгээр Snapfire голоор явж штэ. Пүү яа энэ ч. За голын их сонирхолтой сонголт байна. Их содон байна. За энэ пак нь хойш ухрууллаа. За тоглолтыг гоё сайхан харуулж байна. За Snapfire маань одоо энэ хэд нөхдүүдтэй зорлох нь уу, яах нь уу, барилдах нь уу, зодтолдох нь уу, юу хийх нь тодорхойгүй байна. За нэгээр нь тоншоод л байна. Одоо ингээд нэг эддаа ингээд алдах гэж дээ. За ингүүл ч одоо бас хэцүү дээ. Энэ байдалтайгаар буцаа сэргэнэ гэж одоо байх уу? За дээдлэлт бол их зөв юм хийлээ. Маш ухаалаг байдалтайгаар цэргүүдэд татаад өөрийнхөө тааварлага ойртууллаа. За манайх сонирхчдын лиг байгаа учраас энд бас нэг хэдэн юм бас хэлж өгөх нь зүйтэй баха. Эхний хэдэн зүйл нь юу гэвэл одоо ингээд тааварлага ойртож байлдах нь бол маш их чухал байдгийг шүү. Бас ингээд манайхан мэддгүү хүмүүс байвал мэдэж аваарай. Өөрийнхөө тааврын доор байлдах бол маш чухал шүү. Тийм учраас тэхийн төлөө энэ нэг Марсыг хар last hit гэдэг имийг чинь хэрэгжүүлж өгч шүү дээ. Энд яруу тодор одоо юу байдгийг хар энэ ч яагаас скил хийч. За одоо яг хоо одоо чухалгүй зэрэг алдах чинь гэж айсанд болоод скилтчих шиг боллоо. Тэгэхдээ ер нь бол зэрэгээ скилдэхгүй. Эцсийн үр дүн хүртэл ингээд зогсно. Уул нь ингэж цохих хэсгүй. Бацар. За манайх сонирхчдын лиг байгаа. Тэгээд одоо ер нь ингээд энэ хоёр хоорондоо ингээд додолтол учир начраа үзгээл энд нэг юмыг ингээд блоклчихсан энэ дээр те. Энэ дээр юуг нь блоклол тэгэл одоо нөгөө цэргийн татуулахгүй гэж үзээлээ л да. Пул хийлэхгүй л гэж үзэж байна. За ойлгомжтой ерөнхийдөө бол. За энд их сонирхолтой юм болж байна. За Juggernaut маань ер нь бол нөхцөл байдал их хатуутай байна. Ер нь амьдрал нь их хэцүүхэн байдалтай одоо тэгээд цэргээ алдсан шиг энэ одоо инхэл сандруул байдалтай байх шиг байна. Эхний тоглолт бас гүйцэд гарахгүй л байх шиг байна л да. За Марси маань иймэрхүү байдалтайгаар байхын оронд одоо энэ нөхрийг энэ сэлэмтэй нөхрийг ганц хоёр алгадаад байгаа бол бас их зохимжтой л юм байгаа юм да. Зүгээр ингэж байж ахаар. За тэгтээ яг хөө энэ бол манай энэ Dial-ийнхэн бол одоо би өөр нэр нь Snow White бааз баха. Dial ч тийм. Snow White-ийнхэн маань одоо ерөнхийдөө бол энэ доор офлайн дээр бол initiative гэдэг зүйлийг бол өөрсдөн дээр бүрэн гүйцэд авцсан байдалтай явж байна. Тоглолтыг бүрэн гүйцэд өдөрдөж өөрөөснөө юу хийхээр ингээд сайхан заагаад ерөнхийдөө дарамтлаад гисэн боловч энэ Juggernaut 3-тай явж байна. Мундаг нөхцөл байдал ийм хэцүүтэй байгаа ч гэсэн энэ тодорхой хэмжээгээр левелээр өндөр байж чадчихна гэдэг чинь маш их сайн гэсэн үг. За тэгэл ерөнхийдөө тоглолтын ихэнх хавцаа 2 баг нэг тэгж олдогдоод ингэж зулгаахгүй ингэхгүй тэгээд эвтэй найртайхан ингэж өсөж төрж байгаа том болж байгаад үзэлцнэ гэсэн байна. За дээлчиг одоо энэ нэг сонирхолтой комбинац болж байна. За энэ дээр ч одоо нэг хинэн carry вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ Fulion carry-га хийж чадна, Silencer хийж чадна. Silencer өмнө юутай байсныг бодоход Sentry-га зоогод байгааг бодоход Fulion нөгөө carry-га хийх янзтай боллоо дээ. За. Хүү яа. За ингээд иймэрхүү байдалтайгаар байж болохгүй байгаамаа. За хүү ахаад нэг дуух авин хүү сэр хүү за нэг гусаатглаа ахаад нэг гусаат за ингээд ахаад нэг унаад өглөө за 3 дахь хүмүүс шүү энэ ч одоо нэг л их болж өгөхгүй байгаад энэ да дээр бас нэг тодорхой хэмжээгээр хоорондоо ярилцаж бас нэг тактикийн өөрчлөлт гаргахгүй бол ч одоо хэцүү л болох гээд энэ да за Silencer маань гоё пул хийлээ ерөнхийдөө бол нөхөр бол одоо хичнээн айлын таавар доор байгаа ч гэсэн жоохон ашхан татаал тэгэл гашраагаад л байна да. За энэ Snow White базагийн энэ нэг нөхөр нь бол одоо багийн ахлах нь шинжтэй л байна да. Carry-га хийж нэг сонирхолтой сонголт байлаа. Одоо ихэнх багийн ахлах нь бол голоор явахыг хүсдэг. Ийм байдалтай байж байгаа. Тэгэхэд одоо энэ дээдлийн Snow White-ийн Dial-ийн хүмүүс бол ерөнхийдөө бол багийн ахлах нь бол шууд Carry-га хийж байна. За бас болох юм да одоо. Тоглолтын 25-35 дахь минут руугаа л харж ийн гэсэн үг. Одоо өнөө маргааштай ялна гэхгүй одоо тэгэл баталгаатай юм л дээрдээ гэж ерөнхийдөө тиймэрхүү л аястай байна. За нөхөр бол одоо ер нь өөрийнх нь MMR миний таамаглаж байгаа нэг immortal хавцаал байна да. Надрахуул байлдаад байна. Тэгэхээр тэгжил таараа. Бас овоо нөхөр байна. Бас их юм ойлгодог. Сэрүүхэн толгойтой их сайхан залуу байна. За дээр нь сайхан пул хийгээд өглөө эвтэй наалтай сайхан байна. Энэ Silencer ажиллаа мундаг гүйцэтгэж байна. За эндээс нь хөлжил ганц хоёр цоглоо. Эндээ хичнээн ингээд хөөе сонирхолтой энэ ч ингээ блоклцсон мөртлөө нөхөр ингээл болгочлоо шүү дээ. Одоо яаж надад блоконд н ороогүй юм одоо ямар учиртай яаж тийм гарч.
Их л ич хэдтэй юм хийлээ. За нөхөр бас энэ цэргүүдийн татаад ийш оруулаад ирлээ. Яа. Оо энэ ч ихтэй сайхан юм болж байна. Апасны. Аалхан энэ ч одоо. За энэ хүүхэн гүүж ер нь аймаад дотор за зүхтаал орлоо. За нэг Марс нь буугаад ирлээ. Марс нэг үхээд өглөө. За одоо тэгэл яаж зүгээр явах вэ? За одоо тэгвэл их тийм арай нэг сонирхолтой тоглолт болж эхэлж байна. За тоглолтын ихэнх хавцаа бол ер нь initiative top 5-даа бол ер нь Snow White Bazo болон Dire-ийн л байна да. Одоо top 3 тоглолт top 5-аас нь 3 нь бол Dire-ийн байна. За хоёр support маань бол яалтчгүй доогор хавцаа байгаа. Тэр ихтэй тодорхой. За энэ эргэлдэж үзлээ. Тэгэхэд нөхөр бол ATD-ний Blazer авсан Soul Ring атгахчихсан нэг гуталтайгаа энүүнд одоо энэ тэр юм болно гэж байхгүй. Нэг Magic-тай дээрэс нь Healing Lotus-тай уучлаарай л гэх юм байна да. Асуудалгүй чи эргэлдэл гэж байна. За энэ юу нь бол жоохон last hit хийх тал руу биш жоохон бэлэнчлэх тал руугаа л байна энэ Mars бол. За яах вэ одоо тэгээд за нэг комбинац хийх гэж оролдлоо. Гэхдээ одоо иймэрхүү юм таамаглаагүй багтаа энэ нь тодорхой шүү дээ. За ингээл нэг нь унлаа шүү дээ. За одоо ингээл зодтолдох хэцүү байх хэцүү ухрахаас аргагүй боллоо Mars. Яалтчгүй одоо Juggernaut бол тэрийг бол хадгалаад суух нь тодорхой боллоо. За дахиад нэг унагчлаа гэд өөрөө хоёр яа. Дээр бол бас ингээд чихтэй байна байна. Яалтчгүй энэ хоёр ингээд дээр унгаад байна энэ хүү гол нь үржилсэн байна. За ёстой уучлаарай энийг өнгөрөөчлөө. Энэ голоос нь нэг нөхөр очоод тэгээд энэ нэг чихтэй давлаа. За 5-2 болоод тахлаа. За тэгтээ гайгүй. Тоглолт явагдчихээн. За Juggernaut маань жоохон шалтандуул байх шиг байна. Энэ нөгөө шууд хамаг мөнгөөрөө хамаг айтм авдаг л төрлийн нөхдүүдийн нэг л байх шиг байна. Ядуухан айтмтай байж байгаа. За тийм бас тийм стратеги бас байгаа юм байна. Ерөнхийдөө. Jammersi голд хүлжлээ. Энэ пак онцсон. Үгүй. Пак бүр унахчихсан биш. Nice. За Марси доошо явлаа. Фьюри нэг унаад гэсэн байна. Айхтар. Тоглолтыг буцаагаад ирүүллээ шүү. 5-3 ялцаатай болоод ерөнхийдөө тоглолт нэг жоохон баланслах тал руу орж ирлээ. За голыг нэг дуулаатглаа. Фьюри гараад ирсэн. Яг нэг иймэрхүү тоглолтын комбинац төсөөлөд исэн юм шиг байна л да. Гол Керри Баатар нь бол пүнкгээл унж өглөө. За дахиад нэг кил аваатглаа. За Мидас авсан байна. Тийм байна. За Мидас аваатгсан одоо тэгвэл төрөөс гарсан тэрбумчшгэл одоо баяжиж өгнө гэсэн үг шүү дээ энэ нөхөрч одоо. Тэгээд дээрэс нь их хурдтай нааш таашаа хөдлөн гэдэг чинь бол Purion бол нэлээд гай болно л гэсэн үг дээ хөгжсөний дараа бол. Ер нь Dota-гийн мапн дээр одоо хурд гэдэг чинь бол их чухал асуудал шүү дээ. Ийш тийш хурдан өсөлж очих шиг бөөмөн чухал. Furion байна, Ember байна, Storm байна, гихмитийн нөхдүүд бол те. Гяс ийш очдог. Конкагийн стратеги хүртэл их сонирхолтой шүү дээ. За энэ jungle руу орчихлоо. Тэр хооронд одоо Silencer юу ч хийх юм байгаа нэг л юм уу? Уучраа болох бах уу? Энэ нүдийг их сонирхолтой байрлал тавилаа. Ерөнхийдөө жоохон эрсдэлтэй ч гэсэн бас л их стратеги ач холбогдолтой. Тэгэхдээ нэг сонирхолтой тал нь энэ тавиад одоо ихэвчлэн ийшээ л ордог юм да. Одоо энэ зүг рүүгээ л орох юм руу ч одоо яах гэж тавьсан байгаа юм би сайн мэдэхгүй л байна. За би ч одоо дими юм дараад ах шиг байна зүгээр. За ер нь бол contact point гэхчээр энд бол нэг гол нэг contact point үүсэж байна. За энд бол ер нь тэгэл jungle тал руугаа л орлоо доо ерөнхийдөө. За энэ хүүдээ орчихлоо хүүд нь тэгэл одоо энэ lane дотор нэг уучраа болохгүй бол үзэх юм бах уу. 6-4 болоотхлоо ерөнхийдөө багийн ажиллагааны 9 дэх минутан дээр явж байгаа итэл бид нар ч одоо ер нь нэг жоохон хүмбэл нэг жоохон баяжих нэг тоглох л аястай болж байна да. Яа тэгэхээр одоо юу гэсэн үг гэхээр миний би одоо энийг тайлбарлаж байгаа хүн бол одоо дараагийн хугацаанд дотор нэг хийх юм хийхгүй гэсэн үг л дээ. Үе энэ л нэг ингэж алцаад байгаа юм шүү. Ойя унлаа ёстой пакийг унглаа пакч гөөмө унахад хэцүү тэгтээ хамгийн гол нь Purion унлаа энэ бүх явцад. За
Окей. За дааслаад явхаа ямар ч учиртай яг яах гэж байгаа юм бол бас тодорхойгүй юм да. Яг нэг жоохон тиймэрхүү гейм план гэсэн талаас байхгүй айтай. Бас хөгжлөөр явж юм ер нь бол угсан асны тоогоор бол тэнцчлээ 6-7 одоо тэнцээд хүрээд ирлээ. За энэ тоглолт ер нь Dota-гийн зүйл дээр ажиллахад бол гоё болсон. Гоё явсан. Энэ классик апасны гэсэн момент байлаа. Dota дээр ер нь first blood авсан баг нь хожигдчих гээд байдаг. Тиймэрхүү юм байдаг. Яг тэр first blood-ийнх нь хараал нь хүртэж таарах нь яах нь. За Марси энэ гүүжийн пакараас нь явлаа. За Марси бол ер нь чихтэн гэсэн санаатай явж байна. Тэгтээ ерөнхийдөө хаашаа. За дээр гурлаа болгочихлоо. Ер нь чихтэх гэж ганц хүн чихтэх гэж ийм их хугацаа зарцуулж одоо бааргалж зүгээр фармтцсан дээр байж юу яаж юу. Лейнд фармдж хажуудлын юу хийжсэн дээр байсан болов. Одоо тэгээд яа газар байна гэс буужирсан байна Марси. Их том алдаа гарлаа. Хамгийн гол нь Juggernaut-ыг унагчдаг. Тийштэй Juggernaut иргсэн ч гэсэн энэ Марсын 6 дотор бас гардаггүй байгаа шүү. Тэгэхээр яалтч бүр дотор батсан л байна та. Дээр контакт болсон. Доороос нь чигтгэж оролдож бүтсэнгүй. Тэгтээ яг нь нэлээд хүчтэй цохиж зодож байна. Апасны гэсэн юм боллоо. За пак нь газ буужраад ерөнхийдөө зөрүүлээд чигтэх юм боллоо. За энэ байдалд гарч Purion явах шинжтэй шүү. За гадралчлаа нөхөр. За гадралаа дээшээ яваад өглөө. За Miss Mead гэж хэлсэн шинжтэй ерөнхийдөө бүгдээрээ дээшээ ороод алга болоод тэгэл тачхинт алга боллоо. За ингэснээр одоо нэг муу тал нь Client Morning-ийнхний Radiant-ийн хэцүү тал нь ингээд бүгдээрээ дээшээ бартаадаг өрөөд ирсэн учраас энд гацчихж байгаа. Тэгээ эндээс ийш тийш нэг бол алах нь нэг бол эндээ фармдах гэж үзэн. Тэгэхээр бас стратегийн хувьд бол их том алдааны юм болж байгаа юм да. Баталгаатай чигтэж чадахгүй болчиход очиод хэрэггүй гэх чинь одоо фармын боломжоо л алдаж байна. Тэрүүл дээр гурлаа нэг газар гурлаа нэг газар гацчих хооронд энэ нөхөр болоод эндгээл ганцаараа фармдаад байж байна. За энд бас нөхцөл байдал дайрынхан бол те Snow White базынхан доогуур шахаад ороод ирлээ. За ямар гिचэн тоглолт хэрэгжүүлэх гэдэг нь энэ нэг хоёр нүд тавьчлаа. Энийг автсан. За да. Тэгэл дөрүлээ цуглаад одоо 1 минут болчихлоо ш. 1 минутанд одоо тэгээ яг юу хийж одоо хүлээгээд байгаа юм бах та хүрээ дээр ингээд. Тэгээ ирэхгүй тодорхой боллоо. Тэгвэл ч одоо бүр ойлгомжтой баймар юм дээ одоо. Ялчгүй нүдний тоо жоохон бага л байна л да. Тийм учраас айлын нөгөө Radiant Diary-ийн байршлыг мэдэхгүй байгаад байна л да. Нэг буруу газар зогсчоод чигтэн гэж одоо яваад идэг. За контакт үүсгэж гин. Гой орсон. Perfect орлоо саяных. Ахаад 6 гуслаа. Ахаад орлоо. За апасны Silencer байсангүй, юу ч байсангүй шууд хоёр нь унаад. За бүгд цугласан энэ хооронд бол за одоо Silencer орж ирлээ. Silencer орж ирсэн бүгд зодтолтлоо. Тэгтэл Juggernaut хүрээд ирсэн байт юм да. Ийлэгж байна. Ямар ч нэмэр алга нөгөөх нь зүгтэж эцсийн үр дүнд бол ерөнхийдөө 3 үнийн чигтлээ. Дээр нь бас 4 хүний чигтээд Пак дээдлийн үнийг аваад ерөнхийдөө 5 уулаа нийлээд ганц нэг амтны көөж юм. Нэг цохиод авлаа, ахаад нэг цохиод авлаа. Алан гэсэн итгэлтэй байсан учраас ерөнхийдөө олж аваад устгалаа. За 5 уулаа унсан нэлээд тиймэрхүү тоглолтын дунд хэсгийнх нь нэг тийм переломны момент гэж нэрлэх те шийдвэрлэх мөчөд унлаа. Бас тааш давтаагаа засах боломж байгаа ч гэсэн ерөнхийдөө одоо бол тоглолтын баланс дайр хിവэрэ байна. Ганц юмс өөрчлөө. Энэ юу харуулж байгаа гэхээр бол ерөнхийдөө л кил юм бүхнийг харуулна гэсэн үг биш гэдгийг л харуулж байна л да. Тэгвэл ер нь бол баланс ойролцоол болоод ирлээ. За бүгдээ л ер нь тал тийшээ салж агаад нэг сайхан гүцэд нэг сайхан юу байгаль ухаатгыг гэж шийдэж явах шиг байна нөхдүүд.
Тэгээ буцаж ирж байгаад ярилцсан хоорондоо уулзраа болъё гээд тал тийшээ татгалаа. За, Pac-Man Witch Blade авсан. За, доогор жоохон опасны момент үүсэх гээд хоёр нь орж ирж байна. Зөв, одоо Silencer-ын энүүгээр орж ирсэн учраас ерөнхийдөө доогор бол опасны момент үүсэх 100% юм боломжтой байна. За, дээгүүр ерөнхийдөө Fury-ын ажиллаа хийж за яшин шиг ер нь байгальд ойлгомжтой. Одоо Midas авсан хүн бол байгальд нь л гэсэн санаатай чигтэн гэсэн санаа байхгүй. Тэр бол ойлгомжтой. За, Snapfire маань одоо support юм шиг одоо юу ч юм шиг их сонирн байдалтайгаар бодож ирчихлээ. За, Fury-ын доор contact point болсон байх. Уйя! Вазар байна. Доор үзэлцэн орно гэж хагаад гуруулаад чүхтүүлээд унаад өглөө шүү дээ. Тэгээ silence байхгүй байж яагаад орсон юм байгаа юм одоо тэгээ сони энэ одоо хийж амжаагүй юм байна. За ер нь бол одоо тоглолтын моментум бол одоо баргалж л dealing гэх одоо Radiant тал руугаа Triangle Morning гэдэг баг руугаа шилжлээ. Radiant тал одоо дээгүр доогоор хүсэн газраараа хүсэн юм а хийж явчих. Хүй, гоё олж ирсэн. Цоглоо 6 пакийн 6 олж ирлээ. Silence олж ирсэн. Нэмэргүй даанч, нэмэргүй. Зодж гин. Цоглоо ахаад нэг 6 ахаа босох нь уу? Байдаггүй. Манарсаар гад witch-ийн skill гөөмөө сайн орж ирж байна. За одоо энэ яг үгээтэй аваатай байсан боловч сүүл рүүгээ нэг ундах тал руугаа хандаад ундлаа шүү дээ. За энэ их айхтрал тоглолт боллоо. Энэ ер нь багийн ажиллагаан дээр чигтэлтэн дээр бол Triangle Morning нь их сайн чигтэж чадаж байна. Сая уул нь ойртож байгаа бүх юма бэлдсэн боловч хойноос нь орж ирж исэн Silencer Mars маань нэг жоохон хожимдож орж ирсэн. Аль эсвэл ихний 3 нь арай жоохон төрүүлээ орцсон гэхүүдээ. Ямар ч лээсэн хамт ороогоогоос болоод ийм нөхцөл байдал үүссэн байна. 18-9 болж ерөнхий баримжаагаар 2 нуглуулж 17 минут болсон байна. За энэ хоорондоо аль баг нь жоохон чигдсэн шигэ, initiative авсан шигэ. Ер нь аль баг нь нэг тийм tower түлхий гэсэн тийм санаа бол байхгүй. Тоглолтын стил нь бол opportunistic байна. Opportunistic skill тоглолтын стил дээр бол одоо тэгээд боломж нь хаана гарan тэрийг хэрэгжүүлнэ гэдгээрээ л явж байна да. За та энэ гэд нөхдүүд энд ингээд цуглаатглаа одоо тэгээд чихтэн гээл орж ирж байна. Ерөнхийдөө илүү баавар болно, илүү зоригтой болно, илүү те чихтэй бол яасан ч одоо үгүй зоригтой чихнэ гэсэн үг. За тэгэл одоо эдний land base of operation гэж нэрлэгдэхтэй энэ хацаал хязгаарлагдаж эхэлж байгаа байхгүй юу одоо бол ерөнхийдөө ингээд чихүүлээд эхэлж гин гэдэг чинь энэ хоёр high ground-а алтчвал тэгэл ерөнхийдөө base of operation их агшаад хумхигдаад тэгээ олж байгаа фармны мөнгө нь маш их хэмжээгээр багасна гэсэн үг. Тэгэхээр яалтчгүй бол одоо цааш дулан муудна мяарна гэдгийг л нэг шинж чанар илэрхийлж байгаа. Тэгэхээр ер нь бол дайрынхан болж өгвөл олуулаа нийлээ гангтгал хэрэгтэй байна да. За гангтхын төлөө мэдээж мэдээлэл хэрэгтэй хин хаан байгааг харамсалтай нь дайрынх бол хамгийн ерөнхийдөө нэг нүдтэй байгаа боловч нүд нь бол defensive ward-ууд тавьсан хамгаалтын ward-ууд давталгааны ward тавиагүй учраас ерөнхийдөө бол айлыг нэг сайн мэдэхгүй байх шиг байна хаана байгаа гэдэг. За одоо ерөнхийдөө бол тоглолтын одоо давуу тал гэхүү одоо тэгээд initiative нь одоо 100% Radiant руу шилжсэн. Triangle Morning initiative авсан байгаа учраас одоо яарахгүй, алдаа гаргахгүй, аятаахан тэгэл нэг сайхан гоё үзийл гэсэн санаатай байна. Уул нь бол одоо яах яг багийнхан сонгосны үед бол ер нь их зөв стратеги харагдаж байна. За нэг цохиотглоо. За ингээд олвол оёя. За даст гуссан. Басны. За тэгтээ айл бол мэдж байгаа. За нэг цоглоо. Хүн нэг цуслаа, нэг явлаа. За зүрхлээ silence гусууллаа. Тэгтэл нэмэргүй. За нэг салхитаж өгөө бууж ирэхээр нь тэгээ зодож нүдэж гарлаа. За нэгийн чихтэй даваатглаа. Энэ их зөв тоглолт боллоо. Маш их амжилттайгаар гяс чихтэй давлаа. Ерөнхийдөө юу харуулж байгааг гэвэл энийх Radiant-ийнхэн бол энэ чихтэн гэсэн нэг энэ асуудалтай гөөмөн сайн хийж байгаа гэдгээ бол харуулж байна.
За. Энэ дээхэн хавцаа цуглалаа. Cry-Until Morning багийнхан бол дээх хавцаа цуглаж ахаад нэг довтлогоо хэрэгжүүлэх тиймэрхүү моментум хайж байна. Доогор ингэж орж ирсэн болно. Ахаад нэг цоглоо. За ахаад нэг хүний чихцээ. За ингээ Марс нь унж байгаа юм даа. Марс 6-га тавьсан. Буухлахаас өмнө нэг 6-га тавьж өглөө. Ахаад нэг орж ирлээ. За Earth Shaker. За бүгдээ энэ цугласан байна. За 6-нууд энэ тэндгүүгээс орж ирж байна. За. Та. Ёстой ижил сайхан байдалтайгаар 2-2-ын чихтэй л зүгээр өгөөтэй аваатай л дууслаа энэ тоглолт. Аяа. За энэ бүхэн дээр ч одоо. За яалтчгүй одоо тэгэл тоглолтын инициатив нь одоо багийн харьцаа нь арай Radiant-ийн талд байгаа учраас бол Dire бол сая хичнээн сайн стратеги хэрэгжүүлж тоглолтын үсрэлтээ сайн хэрэгжүүлсэн боловч нэмэр байхгүй. Айл яалтчгүй л илүү хүчтэй байж таарлаа. За одоо энэ чтэй ерөнхийдөө тоглолт ойлгомжтой болох тал руугаа болсон. Энэ Марс нь ахиж чигтүүлэн 6 байхгүй, скил байхгүй, сайднес дуусан унлаа. За энэ бас снайп одоо ингээд араас нь өшөөг нь авах гэж оролцсон боловч бүтэлгүй нэмэргүй байдалтайгаар одоо ингээд өөрөө л эцэст нь байхгүй болж дууслаа да. За энэ ч одоо GG гэж нэрлэх нь юу болох нь одоо ямар байдалтайгаар болох нь одоо за одоо бүр сайднес майднес орж ирээд одоо нэмэр алга болж байна да. За одоо стоп хэрэгтэй байна. Айрын хувьд л одоо нэг стопууд ганц хоёрыг стопод хэрэгжүүлчихвэл стоп гэдэг нь бол өгөхөө болоод зөрүүлээд яг саяных шиг их амжилттайгаар зөрүүлээд хоёрыг чихдэх хэрэгтэй байгаа. Эднэр бол энэ тоглолтын нөхцөл байдал бол эргүүлэх 100% боломжтой байгаа тийм. За доороос нь ингээд Silencer орж ирж өөрийнхөө нэг скиллээ тавьж өгсөн гөөмө сайн яг зөв. Яг Silencer одоо жоохон Kelly гэсэн үүргээ гүйцэтгэж эхлүүл. За тэрч аяа. Яг зөв. Доор ахиж нэг чигтэлт явагдсан байна. За иймэрхүү нинжа төрлийн дайрнууд руу шилжээд орсон нөхцөлд бол их амжилттайгаар байх байна. Тэгэхээр дээдлийн энэ саяны түрүүний болсон багийн тулаан бол ерөнхийдөө хамгаалж чадсан гэдэгтээ бол их амжилттай харагдаж байна. Айл бол алсан тоогоор ханаад ухраа явсан боловч Dire бол хамгаалж чадсан гэдэгтээ бол их амжилттай тоглолт хэрэгжүүлсэн байна. Тэгээд ингэж хамгаалснараа одоо юу болж байгааг гэвэл зөрүүлээд Radiant моментум алдж байна. За одоо тэгээд ахаад нэг ганг орж ирлээ, 6 орж ирлээ. Марсын 6 өөрийнхөө юм аренага тавьсан. Нэмэр байхгүй, Earth Shaker гацсан боловч нэмэргүй байна. За Fury-н орж исэн боловч эцэст нь stand болоод энэ тэмгүй гацаа байдалтайгаар өөрийнхөө юм хэрэгжүүлж чадлаа. Park нь орж ирлээ. За бус нь ерөнхийдөө энэ нэг нөхдүүд ерөн зайнаас л нэлээд их үзээд энэ да урдаан юм үндсэн цэргүүдтэй гаргаж байгаа. Одоо ингээл тоглолт дуслаа да. За энэ нэг файт ерөнхийдөө бол за энэ яалтчгүй first балладын хараал гэж нэрлэгддэг яг тэрүүн л өртчих шиг боллоо доо. Яалтчгүй л одоо ийм байдалтайгаар одоо яалт вэ? За одоо ингээд тавуулангийн унагцсан мөртлөө ордоггүй одоо энэ нэг сонирхолтой юм болоод байна. Одоо яагаад тийм юм болоод байна? Яагаад ингээд нөхцөл байдал ийм байдалтай сахил дуусахгүй байгаад байна. За silence болсон. Нүд. За нэг нь унлаа. Witch Doctor унсан. Hoodwink нь буцаагаад татсан. За араас нь хөөс нөхцөлд бол тавуулаа цуглах боломж байгаа. Цугласан нөхцөлд бол ерөнхийдөө их аюултай байгаад байгаа. За Fury-ны хувьд бол одоо damage л бас нэг тиймэрхүү байдалтай байгаад байна. Fury-ны нэг хэцүү тал нь маш их хэмжээний item цуглуулахгүй бол ерөнхийдөө бол ерөн item based hero байгаа. За талбай тийшээ талбай тийшээ суугатглаа да. Бид нар ч одоо ерөнхийдөө юу л болох гээд байна да. Тоглолт ойлгомжтой болсон байхад одоо тэгээд дуусгаж өгч чадахгүй тэгээд одоо нөгөө талаас бол Snow White-ийн хувьд бол одоо Dire-ийн хувьд бол амжилттай хамгаалж чадж байгаа нэг мундаг байна.
За 6-длаа. Марс орж ирлээ. Silencer 6 байна уу? Байхгүй байна. Оо, байсан уу? Байгааг бах уу. Оо, байсан биз. 6 гоё сайхан орсон байна. Сонсогдсонгүй. За тэгсэн ч гэсэн одоо уул нь өөрснөө орж исэн боловч өөрснөө зодуулаад гараа яваатглаа. За ер нь бол нэг гүн рүү чихэж орох нь дими гэдэг нь бол эндээс харагдаж байна. Захаас нь тасалж гарч ирсэн хүмүүсээ чихцгийгээл явж ивэл арай нэг жоохон амжилттай. Цаг хугацааны явцад бол энэ килүүдийн харьцааны ялгуур бол тэнцүү болж эхэлдэг. Тийм учраас цаг хугацаа эдгээр чихээгүй байхад бол эдний тал даанч харамсалтай нь ерөнхийдөө ухаарсан мэт ингээд Juggernaut маань байдаг руу чихэж эхэллээ. Миний нэг гайхаж байгаа зүйл нь юу байгаа гэвэл одоо эднийх чинь Radiant-ийнхаа одоо хэнийг офлейнер тавьсан юм болоо. Одоо офлейнер ч одоо энэ нөхөр хэм байлаа энэ гол энэ доор гэхэр пак гол байсан. Энэ хоёр офлейнер байсан биз дээ. Wolf Shaker which хоёр офлейнер байсан. Тэгээд их л сонин офлейн байсан даа. Их гоё амжилттай орж ирлээ. Энэ чигтэлд болж байх шүү дээ. Гарамгай сайхан гоё чигтэлд боллоо зүгээрстэй. Түүхийн хичээлийн номон дээр заахаар Dota-гийн чигтэлд ямар байдгүй гэдгийг яруу тодор харууллаа сая. Гяс орж ирлээ түүстас нөгөө хүн юу вэ яаваа гэхийн оронд зүгээр бүх юм дуусгатлаа. За Torment-тэй хинч ноцлохыг хүсэхгүй байна. За үзэж чинь яг болохгүй гэж. Зөв. За Torment унгатлаа. За энэ ерөнхийдөө их сайхан юм болж байна. Одоо бол нийшэ порталда дээрээс нь орж ирэл боломж байна. Даанч харамстай нь энэ байгааг мэдэхгүй байгаа. Нүд байхгүй offensive нүд зоогоогүй учраас ерөнхийдөө дандаа defensive нүдний хэлбэр ажиллаж байна. За тоглолт арай нэг жоохон сунжих маягтай болсон. Dire's structures are fortified. За тоглолтын мөксөл байдал бол одоо жоохон тэнцүүхэн тал руу болсон. Уул нь килийн тоогоор Radiant ялж байгаа боловч Dire бол маш их амжилттайгаар хэд хэд удаа хамгаалж чадсан байна. Тийм учраас тоглолт бол stalemate болсон нэг тийм тэнцвэрчсэн байдал боллоо. Айл баг нь хамт явж байна. За яах вэ гэсэн шиг ерөнхийдөө. Гол санаа бол энэ high ground-ыг эзлээл high ground-аас цаашаа түлхэлт авъя гэсэн санаа юм. Ивч иймэрхүү байдлаар юм хийж болохгүй. Энэ их буруу юм болж байна. Яалтчгүй ингээд ях хүүтэй ганц хүнийг устгах гэж ингэж удаж ивэл чи их аюултай да. Ай опасны. За та энэ ч одоо тэгээд өрөөлөө хамгаалах чи гөөмө ийцүү марсиг үүдээ. За энэ high ground-а буцаагаад эзлээд авлаа Dire-хан. Offensive high ground-ийн үед бол гөөмө нэмэртэй. За энийг авчиж ийн гэдэг чи одоо ийшээгээ шууд TP-дэх боломж олгогдож байгаа. За энэ high ground авахар чи энэ гол болон Dota-ийн bottom-ыг хоёулангийн эзлэх боломжтой болж байгаа. Ер нь бол тоглолтыг бол high ground-аар эхлүүлж чухалж явуулах нь их чухал шүү. Яагаад вэ? Ойлгомжтой. High ground-уудаар та нар энийг эзэлсэн нөхцөлд бол энэ дээр нүд зоос нөхцөл та нар энэ коридор болон энэ коридороор шууд өдөрлөх боломжтой байдаг. Тэгээд тэр high ground-аас шууд энэ коридорууд руугаа дарамт үзүүлэх боломжтой болж байгаа. Pressure үзүүлэх боломжтой. Тийм учраас айлыг их дарамтлж тоглох хамгийн зохимжтой энэ high ground гэдэг. Тэгээд Dire талаас энэ high ground байдаг. За одоо юу болохыг харъя. Одоо ерөнхийдөө war тавиаг байгаа учраас ерөнхийдөө энэ байгаа нөхдүүд бол энэ байгааг мэдэж байна. За дээгүүр энэ тэнд янз бүрийн нөхцөл байдалтай яваад одоо Рошант гэж нэг үтсэн боловч их амжилтгүйгээр боллоо. Ерөнхийдөө Рошант нөхцөл орохгүй ч вэ нөө энэ их сонин их аюултай эрсдэлтэй байдалтайгаар Рошан боллоо доо. Одоо юу боллоо. За авах нь бол тодорхой боллоо. За аваа тэгээд юу болох вэ? Энэ их аюултай нөгөө талаас нь ирэх үе дээ. Radiant-ийн нөгөө талаас хүрээдрүүл. За Рошан авсан гэд нөгөө хэд ч жоохон сандралсан байдалтайгаар Client Money-ийн жоохон цуглах гад ирлээ. За базочууд одоо ингээд тал тийшээ тараад бутарлаа. Ninja нар шиг гяс орж ирээд Рошан авчаад буцаагаад агшаалт руугаа орж гинэ. За ийм байдалтайгаар ерөнхийдөө бид нар тоглолтыг цаашаа явуулж байна. Уулын 30 минутын дотор дуусах ёстой байсан тоглолт маань Snow White-ийн нэг
сайн тал нь маш амжилттайгаар хэд удаан хамгаалж өөрсдийнхөө тоглогч нараа алдсан ч гэсэн амжилттайгаар хамгаалж чадсан ингэж тоглолтыг цаашаа сунгаж чадсан байна. Ер нь бол альва нэгэн тоглолт бол дандаа mental game гэдэг бол харагдаж байна. Өөрөөр хэлбэл хин нь оюун ухаанараас санаа сэтгэлээр унаагүй тэр нь л цаашид тэмцэх чадвар нь үргэлжилж яадаг. Тийм учраас эндээс бол Snow White-ийн хичнээн хүнд хэцүү байдалд орж исэн ч гэсэн бууж өгөхгүй хിവэрээ зүтгэсээр байгаа нь эднийг өдгөө хүртэл ингэж авч явж байна. Snow White-ийн бол их сайн байна. Их сайн байна. Хоорондоо ингэж хэрэлдэж содлохгүйгээр уралцаж авалцалгүйгээр ялагдсан, алдсан, ганц хоёр ингэж хогорсон ч гэсэн ерөнхийдөө тэгээ стратеги хэрэгжүүлсээр л байх хэрэгтэй. Keep straight гихчээр and carry on. Юу ч болсон тэгээ цааш үргэлжлүүлээд гихчээр. Сайн байна. За энэ одоо Earth Shaker одоо за Earth Shaker байгаагийн жоохон гадралж аануудаа энэ ч одоо нэг зураг мураг зураад л байна. Нөхөр одоо энд word байхгүй л байна да. Энэ нөхөр одоо юу болж байгааг мэдэхгүй л байна. За энэ ч одоо энэ чатыг бүгднгийн хувьд нь яаж enable хийх юм болоо заа. За энэ мэдсэн байна. Мэддэж одоо ухарч дээрээс нөхдүүд орж ирэх гэж оролдож байна. За пак ерөнхийдөө одоо тоглолтыг яг юу хийж байгааг нь тодорхойгүй зүгээр манайх нар ард түмэнд одоо дэлгэлсэн нэлшил бол архичин гэдгээр л явж явах шиг байна. Нэг тийш үсрээл орлоо дээгүүр ингээл нэг баяжих гал ингээл за энэ double damage гөөмүү их аюултай юм байна шүү. Энэ double damage аваад нэг high ground руу ороо эргэлтжүүлж гөөмүү их юм зулгаахан дээ. Ай. Ата ерөнхийдөө апасны энэ ч гэсэн даагралтай ягаад орчихгүй вэ? Аяа бас жоохон санаатай байна. Зүг энд нь хэдэн хүн байгааг мэдэхгүй. Нисээ ороод ирдэг өөрийнхөө юм зоодаг өөдөөс нь 5 хүн тосоод авалт гөөмөө аюултай юм болно. За одоо тоглолч одоо тэгэл би нэг харсан шигэ энэ хооронд ч одоо улс төрийн байдал ярьж болох юм те Монгол улс орны байдал ярьж болох юм одоо эрүүл мэндийн сайд нь солигдох гэдэг шиг байна. Солигдох нь уу яах нь уу дараагийн сайд нь хэн болж таарах нь уу зам шатрал кабинет нь одоо тэгээд байдаг бүх хүмүүсээ солиолох шиг байна да. Олон улсын дахин бол одоо тэгээд Украины 8 дуусах шинжтэй байна. Тэгчүүлч одоо гөөмөн хэрэгтэй шүү бид бүхэнд нь. За тэгэл Америкчууд одоо Венесуэлийн дээгүүр одоо байлднал гэсэн байгаа шүү дээ одоо. За манайхан буцаа цуглаатглаа тэгвэл ч одоо буцаа доотагаал ярив да. За та бүхэн мэдгүй байж магадгүй байх. Гэхдээ ерөнхийдөө хогийн савгуудыг хотоос авцсан байгаа. Хог тариад байна гэд. Тэгээ хогийн савгүй болчвол одоо хоггүй болчих юм бах уу. Ямар логикийн бүү мэд би л тэр логикийг ойлгохгүй байгаа. Нэгмээс нь жолонгуудыг авчихгүй дөө хүмүүс бие засахгүй гэд. Тэгээ дээрэс нь юунуудыг авчихгүй дөө. Хүмүүсүүдийг авчвал бүр хогийн ихүсэр байхгүй болчих шүү дээ. Би бол тэр логикийг огт ойлгохгүй байна. Шал бодлаа гэж бодогдож байна. За энэ ч одоо нэг орох гэж оролцсон боловч одоо манай энэ хүний юу н ороод ирлээ. 6 орж исэн боловч нэмэргүй байлаа. Өөрийгөө дэнцгээд авчихсан боловч тоонос дахиад нэг орж ирлээ. 6 орж ирлээ. Silencer орж ирлээ. Ямар ч нэмэргүй байна. Ямар ч ерөнхийдөө нэмэргүй өгөөтэй аваатай хоёр тийш салаад авлаа. За дайрахын Radiant гоо хонс нь гүйцэд авсан. Апасны нэг зоолоо ямар ч 6 байхгүй нэгцэл гөөмөө хэцүүтэй. Хоппа энэ ч ахаа босч ирэл шүү дээ. Хөө энэ Марс нь хаашаа явчваа. Энэ одоо өөрийнхөө үнэ ингэж бэлгэлж байгаа юм да. Хоцорч хожимдож орж ирэх юм да ингэж одоо. За өгөөтэй аваатай 3-2-оор одоо гөөмөө аюултай. Тэгээд дээрэс нь анко болчихсон. За ингээл энэ ч их муу стратеги болон тактикийн багийн маш том алдаатай тоглолт боллоо. Сая одоо хэдий өгчвүү. Баазар байна юм ч одоо 2000 хэдэн зүг өгчлөө штэ ганц нэг юуг алсны төлөө. Сикарио тэр нэг юуг алсны төлөө штэ 2000 хэдэн зүг өгчвүү хэдий өгчвүү. За одоо ингээл ерөнхийдөө хичнээн нобл байдалтайгаар үзэлцэж алалцаж дөгцөө хүртэл нүцийн мөч хүртэл үзэлдсэн боловч эцсийн үр дүнд ялагдаж таарлаа. Сая нэг жижигхэн алдаанаас болж л ялагдлаа. Фьюрион буцаж босох нь тодорхой байтал одоо хоёр хүн нь хэдрэлхий холдсон. Тэгээд толгоонд хоцорж орж ирснээс болоод ерөнхийдөө анкны нэмэр гарсангүй.
За тэгээд ерөнхийдөө тоглоомд бол ер нь нэг талаас бол тоглоом сериусны юм байхгүй. Нөгөө талаасаа бас хоорондоо бас ингэж ярилцаж, тоглолцож, алдаж онжиж бас бие биенийг ойлгодог, мэддэг болно. Одоо нөгөө сагсаар бол chemistry те. Chemistry-г олох гэж бас нэг тодорхой хэмжээний цаг хугацаа өнгөрнөө. За, уул нь ийм байж итлээ ихад орсонгүй. За одоо юу болоод байна? Яагаад ингэж орохгүй ингэж зөрүүлээд байна? Ингээд тоглолт дуусахгүй юм ч одоо ямар учир байна? Одоо тайлбарлагч намайг л ингэж зовоохгүй л ах шиг байна да. Цай ундаа уумаар байна. Болж идэг одоо тэг гítэл нөхдүүд одоо ингээ үзэлцээд идэг бөө юм болоод идэг хөө. Энд байгаа бүх юм авчихсан. Инээс цаашаа баяжчих гарахгүй зүгээр MCS OG болцсон байна дөө. OG л болчихжээ энэ чи MCS-ийн. Тэгсэн болохоор тэгээд явахгүй юм да. За эндээ үзэлцэж байна. За нэг жоохон цогцолцоод авлаа. За эдгээр хамгаалах гэж доор хамгаалах гэн утгагүй эдгээр offensive work тавиад high ground өдрөдөж байгаа учраас ерөнхийдөө бол ороход бол бэлэн байдалтай байж байна. За Марс бол 6 бэлэн байгаа, Silencer 6 бэлэн байгаа. Тэгэхээр одоо Gomo Apasны момент болж байна. За энийг ойлгож ухамсарласан хүмүүс хойшоо угарлаа. Уул нь орчдөг газар да яага үгүй гэж. Why not? You know, be brave, be brave. Be brave. За одоо энэ бор хин бэ? Одоо за Witch Doctor жоохон төвчээр алдсан шинжтэй янз бүрийн зураг хөрөг зураад байна. Witch Doctor байсан уу? Mars байсан уу? Одоо хөдлөгч би бас хэлж мэдэхгүй. За ороод ирлээ. За Mars-ын Silence-лаа байхгүй. Mars өргөж дэжгээ хүргэж амжсангүй. За одоо хөргөө Silence руу орж ирлээ. 6 нь орж ирсэн. High ground-ын дээр үзэлж байгаа нөхдүүд одоо Gomo бас овоо гайгүй үзэлж байна. Ингээд 2 нунсан 3 мутгар нь байдгаар унлаа. Маш амжилттайгаар хамгаалаад хөө өөр чекер араас нь орж ирээ бүгдийг дуусгаж шүү. Төс хитл орж ирлээ. За buyback-тэй байна. Buyback-аар босоод ирлээ. Яах гэж хийсэн байгаа айл гэдэг үгүй зүгтж байгаа одоо. Их сандралсан байдалтайгаар buyback хийсэн байна. Уул нь бол дими лэйсэн тэр тэргүй айл чихгүй тодорхой байсан. Айлын гол чих Juggernaut нь унчихсан учраас одоо энэ иймхэн амтай Earth Shaker зүгтгаас аргагүй. Бус нь бол нэг тавар авч шалахгүй. Тэгэхээр үлдсэн хоёр нь бол хамгаалж чадах нь бол тодорхой байсан л да. Арай л жоохон түргэгдчих шиг боллоо. За тэгтээ яах вэ? Асуудалгүй. За манай лигийн тоглолт цаашаа үргэлжилсэн. За. За энэ хооронд ч одоо юу ярих вэ? Технологиос гоё юм ярилцъя. Монголд Google Pay орж ирсэн байгаа. Та бүхэн сонирхно гэвэл бас их сонирхолтой гэсэн. Одоо Google-тэй байгаа хүмүүс Apple Pay шиг адилхан карт уншуулад утаснаас карт уншуулах боломжтой байгаа. Google Pay, Apple Pay-с ялгарх нэг онцлог нь юу гэвэл Apple Pay нь бол офлайн модод ажиллана. Google Pay бол офлайн модод зөвхөн 2-оос илүү гүйлгээ уншуулах боломжгүй гэсэн байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл 2 гүйлгэний buffer руу хадгалдаг, тэрнээс цааш илүү хадгалдаг. Яг л key түлхүүрүүдээр ажилладаг. Тэр түлхүүрээ яадаг гэвэл интернетээс татаад хоёрыг татцсан байдаг. Экстра байдалтай. Тэрнээс илүүг бол заавалчгүй шинчилдэг байгаа. Тийм учраас офлайн модонд ажиллахаа жоохон маргаан байдалтай байна. За бүгдээ энэ тэнхүү ингээл таргалан гихчээр ерөнхийдөө за нөгөө өөр нэг тэр Witch Doctor маань Uzi Valley ингээл high ground-ын дээр зураад байгаад. Оролцсонд хүүхдүүд зурдаг байсан шүү. Өнөө үеийн хүүхдүүд их мундаг болсон, сайн болсон, орцмолцсон юм сурхаа байсан мундаг. За энийг буцаагаад аваад талаа нөхдөд тийшээ TP-тгэн тодорхой боллоо. За тоглолтын initiative ерөнхийдөө жоохон жигдрэх талбарын тоглолт бүр 1 цаг болох тодорхой болоо явлаа. 1 цагийн дараа ч одоо хідэн kill хийсэн хамаагүй болгийн дөө. Тэгэл одоо хин нь унсан зөрүүлээ нөгөөх нь орон buyback байгаа юугүй юу гэдэгтэй л болох юм байна л дөө буцаад. За тэгэл одоо тоглолтын нөхцөл байдлыг хэдүүлээ мини мапаас цаашаа ажиглая. Backup авсан байна. Баярлаа. Ерөнхийдөө бүгд backup авцгаасан байна. Маш сайн байна. Dire's top tower is under attack. За Roshan маань нөгөө тийшээ явж байна. Roshan's banner гэдэг бол одоо өөр оёа нэг Silence орж өглөө энэ. Оо Silence